За. Би сангийн сайдыг бас би зүгээр гişүүд сая асуусан байж магадгүй. Би бас сая орж ирлээ. Тэгээд энэ баг 2 их 80-ийн алдагдлыг ирээдүйд яаж нөхөх гэж байгаа талаар өдөр зургатаар тайлбарлаад байсан л та. Тэгээд би бас сайн ойлгоогүй. Одоо чуулганы танхим дээр өөрөө бас тайлбарлаж өгөөч гэж алдагдлаа төсөв байгаа. За шүүмжлэлээ нэг жоохон багасгая да. Тэгэхэд та тэрний талаар нэг хэлж өгөөрөө. Улаанбаатар хотод сургууль цэцэрлэгээс өөр томоохон хөрөнгө оруулалтууд одоо би хайгаад болохгүй байгаа юм л та. Тэгээд та бас хариулж өгвөл сайн байна. Томоохон хөрөнгө оруулалтуудыг би бас таны ярилцлагыг телевизээр бол нэлээд анхааралтай үзсэн л дээ. Тэгээд яг орлого сая одоо тэр биш давг гişүүн бас асууж илээ. Тэгээд орлого нэмэгдүүлэх талаар би бас эхнийхээ нөгөө эхний хилцүүлэг дээр би бас асууж исэн. Орлого нэмэгдүүлэх талаар энэ орлого бүрдүүлдэг татвар төлөгчдийг дэмжих талаар ямар бодлого чаашд явуулах вэ сангийн яам засгийн газар. Нөгөө 1% татвараа яриад дон холуу яах вэ? Одоо тэрнээс өөр тэр ч одоо нэг 90% нь аваад 10% нь буцаан чиглүүлнэх бүр завхарсан юм. Тэрийг ярихгүй байлгүй дээ гэж найдаж байна. За одоо энэ зөвхөн би болоод яг их хурлын эдийн засгийн байнгын хороонд иргэдэх жижиг дундын дэд хороонд даргын хувьд бол жижиг дундын асуудлаа ярихгүй гэж огт болохгүй байна шүү дээ. Түүнээс биш одоо намайг нэг би нэг тойрог дээрээ нэг бага мөнгө тавиулсан ч гэдэг юм уу эсвэл одоо тийм нэг жижигхэн шалтгаанаар бол яриаггүй гэдгийг сангийн сайд бол ойлгож байгаа болох үү. Яралангуяа засгийн газрын хүмүүс бол ойлгож байгаа байх гэж бодож байна. Тэгээ энэ жижиг дундын асуудал дээр зүгээр сангийн сайдын хэлж байгаа зүйл нь хамаа замбараагүй өгөгддөг, зарцуулагддаг гэж хэлдэг юм байл л дээ. Тэгээ гүйцэтгэх засаглалын буруу үстэй. Хэний буруу юм? Тэгээ буруугаа ард түмэн рүү нэлцаагаад эсвэл их хурл руу нэлцаагаад хэн буруутай юм тэгээд? Хэрн ярианаас нь сонсож явахд бол байнга л тийм зүйл анзаардаг юм байл л дээ. Тэгээ баг таны буруу л үстэй баг. Тэгээ жижиг дундынхан тэрийг нэлцаагаад энэ хүмүүс ажил хөдөлмөр хий гэж байгаа. Энийг дэмжих үүрэг нь төрөө үстэй. Өөр хэн байх ёстой вэ? Хүмүүс чи юм хий хөдөлмөрлөе дэмжичээч одоо дэмжүүл одоо энэ ч одоо олон хүн олон мянган төсөл хөтөлбөр санаачлаад төрийн дэмжлэг хүсээд явж байгаа шүү дээ. Тэгээд одоо бас л за олон хүмүүс тэгээд дууга хураачих шиг боллоо л доо. Олон хүнтэй энэ тийм дуулцалт хийж ийн л гэсэн тэгээд олон хүн дууга хураачих шиг боллоо. Уул нь бол одоо төсөвтөр бол яригдах олон зүйлүүд бол байгаа. Ард иргэдэд итгэх ёстой. Хүмүүстээ итгэл үзүүлэх ёстой. Хөдөлмөр хийж байгаа, бизнес эрхэлж байгаа, татвар төлж байгаа хүмүүстээ итгэх ёстой шүү дээ. Тэр хүмүүстээ боломж олгох ёстой. Тэгээ яг асуу. За Хорилбаатар сайд хариулъя. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. 2019 оны төсвийн алдагдлыг бол 1.9 их 80 төгрөгөөр оруулж ирсэн. Гэхдээ нөгөө орлогоо тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон байж байгаа. Тэгэхээр 1.9 их 80 төгрөгийн алдагдал дотор юу багтж байгаа вэ гэхээр нөгөө гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх төслүүд байгаа. Тухайлбал одоо шинэ нисгч байдаг ч юм уу. Улаанбаатар дархны одоо 2 чиглэлийн замч байдаг ч юм уу. Энэ төв цэвэрлэх байгууламжийг барьж байгуулах зардалч байдаг ч юм уу. Сургууль цэцэрлэгүүдийг барих ийм зардал гэдэг нь энэ бүгдээрээ нийлээд 1.3 их 80 төгрөг болчихж байгаа. Тэгэхээр 1.9-өөс 1.3 их 80 төгрөг нь өөрөө их өсвөртэй урт хугацааны зээлээр санхүүжигдэх зүйлүүд байгаа байхгүй. Тэгэхээр энэ ороод ирэхээр орлого дээр тэр орж ирсэн мөнгө нь бол орлого дээр бичигдэхгүйгээр зардал дээр бичигдээд гараа санхүүжчихдэг.
их усрыг нь бид нэр өөригөө бичдэг учраас орлого дээр тооцохгүй явчихж байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө одоо засгийн газар 1.9 тэрбум төгрөгийн алдагдлаас 1.3-ыг санхүүжүүлэхийн тулд одоо арилжааны өндөр хүүтэй зээл авах шаардлагагүй гэсэн. Өөрөөр хэлбэл урт хугацааны хөнгөлтэй зээлээр энэ санхүүжигдээд явж байгаа хөрөнгө оруулалтын төслүүд учраас шийдэгдэж байгаа. Тэгэхээр цаана нэг 600 тэрбум төгрөг байж байгаа. Тэгэхээр би энэ тэнцвэржүүлсэн одоо тэнцвэржүүлсэн орлогоор гэхээр чинь бид нар нөгөө экспортод гол нөлөөлдөг вараануудаа тодорхой үнээс дээш өвгийн тогтворжуулалтын сан, за зарим орлогыг ирээдүйн үе сандар оруулаад авчиж байгаа. Тэгээд тэн дээрээсээ бид нар энэ санхүүжилтийн зармыг хийдэг. Тухайлбал ирээдүйн үе сан бол 1.1 их найт төгрөгийн өрийг уламжилж авсан. Тэгэхээр тэн дээр хоримтлагдсан мөнгөөсөө бид нар урд байсан мөнгө одоо өөрөө шилжүүлэлт төлөө зам 553 тэрбум төгрөг гэд үлдчихэж байгаа. Мөн өвнөөс үлдэж байгаа мөнгийг бид нэр төрийн санд дээр өөрийнхөө мөнгөн удирдлагыг за тэр энэ дэр ойлгомжтой. За Улаанбаатар хотод голдуу ямар одоо хөрөнгө оруулалт хийгдсэн бэ гэхээр нэгдүгээрт нь энэ жилийн хөрөнгө оруулалтыг ингэж ирэмбэлсэн юм а. За гадаадын зээл тусламжийн тэр төв цэвэрлэх байгууламж тэр дархан Улаанбаатарын за миний тэр замг баахан одоо орхичээ. Төв цэвэрлэх байгууламж эднэр орхичээ тэр зээлийн хэрэгжүүл. Тэгэхээр улсын төсвийн хөрөнгө оруулалтыг ямар одоо ирэмбэр яасан бэ гэхээр нэгдүгээрт нь ерөөсөө энэ Улаанбаатар хотын утааг боруулъя. Хоёрдугаарт нь энэ 3 ээлжээр хичээлж байгаа сургуулиудаа 2 ээлжийн болгоё. Гуравдугаарт нь энэ жилийнхаа төсвийн хөрөнгө оруулалтыг бид нар ийм зүйлээр ирэмблэнэ гэд хийгээд үлдсэнийг нь л одоо бус дээр нь зарцуулж байгаа. Тэгэхээр ийм зүйлүүд бол энэ дээрээ хийгдэж явж байгаа. Үлдэж байгаа зүйлүүдийг бид нар гадны зээл тусламж руу бол оруулаад явж байгаа. За жижиг дунд үйлдвэрлэлийг үнэхээр энэ дээр бол одоо Ганбаатар гишүүнээ би дэмжиж байгаа. Би төр хувийн хвшил хамгийн сайн ээж зүйл төр бол төр битгий орооч гэдэг ийм одоо зарчим баримталж явдгийг та өөрөө бол мэднэ. Жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн 335 тэрбум төгрөгтэй эргэлтийн сан бий болсон. Гэтэл энэ дээр бол одоо алдаанууд зөндөө гарсан. Энэ аудит хийгдсэн. Тэгэхээр таны хэлж байгаа тэр гүйцэтгэх засаглалын алдаатай үйл тэр бол үнэн. Яг энэ санг ажилуулад явж исэн өмнөх одоо 9 жилийн хугацаанд гарсан алдаа дутагдлуудыг аваад үзэхээр энэ дээр аягүй их зөрчил байгаа. Тийм учраас энийгөө бид нэр зөв болгох шаардлагатай. Яагаад тэгэхээр татвар төлөгчдийн мөнгийг хамгийн оновчтой зүйл дээр л ашигласаа гэж хүсэж ингэж явж байгаа. Дээр нь энэ арилжааны банкуд бол жижиг дундын зориулалтаар нийтдээ 3 их найт төгрөгийн зээл олгосон байна. Засгийн газар арилжааны банкудаас мөнгө зээлхээ болоод өмнө авсан зээлүүдээ буцаагаад төлчингууд арилжааны банкуд тэр мөнгийг аж ахуй нэгж иргэд рүү гаргаад зээл болгоод явж байгаа. Урд нь бол арилжааны банкуд төрд мөнгө зээлчээ сууж ирсэн. Ганбаатар гишүүнд нэмэлт асуулт 1 минут. За тэгээд өмнөх 9-10 жилийн одоо тэгэл гүйцэтгэх засаглалын алдааг өнөөдрийн одоо энэ бизнес эрхлэж байгаа хүмүүс үүрэх ёстой юу? Та өөрөө хэлж ш. Тэгээд 345 тэрбум чинь хүмүүс дээр очсон тэр сан дээр ч байхгүй шүү дээ. Хүмүүс 5-10 жилээр нь зээлээд авцсан. Тэр хүн чинь 1 жилээр юм уу 6 сараар мөнгө аваад бизнес хийдэггүй шүү дээ та мэддэг. За мэдэхгүй байж магадгүй. Тэгвэл тийм байдгийн дарга. Тэгээд мэддэг сэдвээ яриад мэддэггүй сэдв дээр миний үгийг сонсоод жижиг дундад зээл өгье идэх үү? Та амлчаач. Өгёо гэд. Та мэддэг сэдвээр та дээр ярихдаа мэдэхгүй гэж хэлээд. Тэгвэл мэдэхгүй сэдв дээр миний зөвлөгөөг аваад би бас нэг зүгээр нэг гишүүн биш шүү дээ. Би чинь жижиг дундын дэд хорооны дарга гэдэг танд хэлээд байгаа шүү дээ. Бас жижигхэн байж болно шүү дээ. Тэгээд тэгвэл мэдэхгүй сэдвээрээ заа гэж хэлээд тэгэл зөвшөөрлөө өгч шүү дээ. Тэгэл окей гээл 9 жилийн өмнөх одоо 10 жилийн За Оролбаатар сайд харин ер нь жижиг дунд үйлдвэрлэлийн За энэ дээр бол жижиг дундын санд хийсэн шалгалтаар 212 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Тэгэхээр эргэлтийн сангаа тэр мөнгөө сайн цуглуулж яваад эргүүлээд гаргаад олгоо явах боломжтой. Дээр нь 650 тэрбум төгрөгийн нийтдээ төрлөрийн сангуудаар эргэлтийн сан байна. Харин үүнийг нэгтгэхэд нийтдээ 650 тэрбум. Үүнийг нэгтгэхэд та бүгд энийг хамгийн зөв ашиглах боломжоо гаргаж ирээд яваач. Энд чинь татвар төлөгчдийн мөнгө. Татвар төлөгчдийн мөнгийг бид нэр үр ашиггүй систем рүү өгөж болохгүй. Засгийн газрын байр суурь хэвэндээ. Өөрөөр хэлбэл үр ашиггүй систем рүү
засгийн газраас татвар төлөгчдийн мөнгийг нэмж өгөх боломжгүй. Яг тэр нь өөрчлөгдөөгүй хэвээр явж байгаа. За